болно. Яагаад би ганцаараа байгаа вэ? Босоо маань Стамбул гэсэн улсад байгаа. Тэгээд хамт байгаарай. Сайн байна уу? Ингээд миний нөгөө хүч хосоо маань ирсэн байна. Хосоотойгоо бүгдээрээ за сайн байцгаана уу? Юу? За орой бүгдээрээ авчлаар кампусаа. Үдсээ за самсаа одоо бүгдээрээ инженерийн бизнес орж ирсэн байна. Энэ доктор болохоор геолог, тэгээд уул ухаан, тэгээд усан цэргийн инженер гэх мэтийн сургуулийн энэ байгууламжтай байдаг. Тэгээд энэ байгууламжаа хамтдаа ажиллацгаа юу гэдгийг хэлцгаая. Тэгээд Монгол оюутан тийм үү? Монгол оюутан байгаа. Одоо юусэн эхлээд нэг оюутантай уулзаад дараа дахин нэг оюутантай уулзах. За хоёр зочин маань байгаа. За өдөрөө цаа. A few moments later. За ингээд ихний Монгол оюутнуудаа таасан. Ингээд оюутнуудаа танилцъя. Сайн байна уу? За сайн байна. Өөрийгөө үзэгч оюутан залуус танилцуулах нь. За сайн байна. Намайг Мөчмөж мэдэр гэдэг Стамбул сургуулийн геологийн инженерийн 3 курс оюутан байна. Чимдэр маань хуваараа сурдаг оюутан байгаа тийм. Тэгэхээр хуваараа сурдаг оюутны давуу тал болон одоо энэ сургууль хэсэгт одоо ямар шалгалт өгдөг, яаж хийдэг талаар энэ талаар бас оюутнуудаа болцооч. За ер нь бол гадаад оюутнуудын шалгалт гэж байгаа. Тэр нь болохоор одоо аяас гэж юм одоо жилээр гэсэн өөр шилдэг байх л тийм. Тэгээ ямар ч гэсэн математик IQ-гаар болдог. Тэгээд 110 минут хугацаатайгаар өгдөг байгаа. Тэгээд тэн дээр одоо юу гэдэг одоо анги болгон өөр өөр гэсэн одоо оноотой байгаа. Тэгээд 50 он бол тийм юм даа. 7 он тийм юм даа ч юм уу тий. Тэгээд ямар ч байсан тэр шалгалтыг өгөөд тэгээд Монголоос шууд визэнд ороод тэгээд шууд орж ирсэн байгаа. Баярлалаа. Чимдэрээ магадгүй бас сонирхолтой хүмүүс байгаа. Тэтгэлийн бас өөрийнхөө одоо сонирхлоо хүслээрээ сонирхсон. Тэдгээр зөвлөхөд одоо яг энэ шалгалтанд яаж ордог вэ? Шалгалтанд бүрдүүлэх материалыг хаанаас яаж олж авсан бэ? Тэ яг яаж надад Туркийн талаар одоо энэ шалгалтын талаар мэдээлэл олж авсан бэ? Тэр талаар бас за ер нь бол шалгалтанд ороход одоо аттестат тий 10 жилийн аттестат сканер хэрэгтэй. Өөрийн зураг болон зураг хэрэгтэй. Тэгээд бас одоо шалгалтын хураамжны үнгээд тэрийг одоо төлөө. Тэгээд одоо шууд орох боломжтой. Айгуу тийм амархан ер нь бол тийм хүн тусдах юм зүйл биш. Зөв шалгалтанд одоо шууд онлайнаар бүртгүүлнэ шалгалтанд. Тэгээд яг шалгалт орох өдрөө шалгалтанд орчоод бичвэр бүх бичвэрүүдээ орж үзүүлэл аваа. Тэгээд 2-7 хоногийн дараа харих аваа. Тэгээд 7 хоногийн турш ангиас сонгоно. Тэгээд дүнгийн гараад тэнцлэг гэх юм бол шууд ангиас сонгоод 3 анги сонгох байгаа. Тэгээд тэр 3 ангиас сонгохтаа ангиж чухал. Яагаад гэх юм бол одоо онооч юу гэдэг за 80 асуултны чи 70 зөв хариулаад 10-д нь алдсан байх гэж байна. Тэгэхээр чи 70 оноо чи хүссэн гэж тааж байгаа. Одоо юу гэдэг 70 оноо чи ээж гэмэрсэн юм бол одоо шууд өмнөх магадлалтай ангигүй болох магадлал. Тийм учраас анги зөв сонгох хэрэгтэй. Одоо 70 оноо авч байгаа гэсэн үг бол за юу гэдэг механик инженер ч юм уу бэлгэсэн ч юм уу одоо компьютер инженер ч юм уу тий. Мэргэжтэй орчинд тааруулаад зөв сонгох хэрэгтэй. Тэгэхээр 70 оноо гэвэл эдийн засаг ч юм уу тий. Одоо юу гэдэг одоо ер нь эдийн засаг бол 60 оноос дээш гэсэн үг эдийн засаг боломжтой. өөрөө хэд он авч одоо яг энэ геологийн инженерийн ангид авсан. Би яг 70 он авсан. Тэгэхээр энэ бас тэгээ бас чимдэртэй адилхан уул ухаан геологийн чиглэлээр сурсан доктортой хүмүүсээр ёс буюу гадаад оюутны шалгалтанд 71 он авахад энэ ангид орж ирэх юм биш үү? Ер нь бол өлгөө очив. Надад бас нэг асуулт байна. Одоо ингээд Туркийн ихтэй сургуулиудын төлбөр нь харилцан адилхан байдаг л та тийм. Танаа яг Стамбул их сургуулийн за тэрсэн одоо энэ сургуулийн маань
төлбөр мөнгөний хувьд жилийн одод төлбөр мөнгө хэд байдаг юм бол За жилийнх нь бол 2400. За яг 2400 2380 хэмжээнд байгаа. Тэгэхээр Монгол мөнгөөр авах юм бол 1 сая 500. кредитээ бас үзэн тийм үү? Тийм кредит болсон. Яг одоо яг шүтээсэн системтэй юу нэ? Жилийн кредит нь хэдэн кредит гэдэг юм бэ? Жилийн кредит нь бол 80 кредиттэй. 75 байна уу 80 цаав тийм жилийн кредит. Яг одоо нэг доноор одоо нэг үйлдлийн турш хамгийн дээд нь 40 кредит байна уу 38 кредит авах боломжтой. За чиний тавьда мэргэжлийн талаар болон тий хоёрдугаар одоо эсэлт яаж өгөх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа. За хичээлээ амжилтсан. За маш баярлалаа. За баяртай. За баяртай чи өдрөө сонхон амжилтсан. Маш баярлалаа. За тэгэхээр хоёул хэлсэн байгаа бас хичээн гоёд байна. Одоо хоёулаа дараагийн хоёрт нь зочинтойгоо уулзах юм. тэгээ. За одоо шинэ. Одоо доош магистрантур байгаа. Тийшээ эхний давхар 3 дахь давхар 2 дахь давхар гэдэг шиг тий. Эхний давхар байна. 2 дахь давхар 2 дахь давхар хоёр. За яа. Welcome to India. We don't need nobody but India. She's enough to make the party go wow. Are you ready right here, right now? It's a little bit scandalous that she lives a life a little bit dangerous. Everybody in the club, can you handle us? Are you ready right here, right За одоо ингэ бүгдээрээ маш гайхалтай нэг газар руу орж ирсэн байна. Яагаад тэгэхээр энэ бол геологийн музей байгаа. Тэгээд бүгдээрээ музейтэй танилцсан. Тэрнээсээ өмнө хоёр дахь зочинтойгоо эхлээд танилццгаая. Ингээд хоёр дахь зочныг танилцуулъя. Энэ сургуулийн магистратур хоёрт нь за өөрсдөө Таасан басханаа. Тэгэхээр нийт үзэгчтэй энэ өдрийг мэндийг төвшилье. Намаа Мухтар гэдэг Стамбул улсын геологийн инженерийн магистрийн зэрэгээ суралцдаг. Хоёр дахь жилдээ суралцж байна. За тэгээд энэ музейн эрхлэгч Буржуйнаш. Боже. Türkçe konuşacağım herhalde. Merhabalar, siz çevirirsiniz. İstanbul Üniversitesi Jeoloji Müzesi'ndeyiz. Müzemiz 1915'te kuruldu. Müzemizin farklı kısımları var. Burası genel salonumuz. İçeride bir özel koleksiyon odamız var. Yan tarafta bir gösterim salonumuz var. Bir laboratuvarımız ve aşağıda da bir depomuz bulunmakta. Müzemiz 2005 yılında bir proje kapsamında açıldı ama esas kuruluş tarihi 1915. İstanbul Darülfünunu zamanında kuruluyor. Bölümden öğrencilerimizin, fakülteden öğrencilerimizin gezdiği gibi dışarıdan da randevu usulüyle okullara burada misafir ediyoruz ve onlara jeolojiyi anlatmaya çalışıyoruz. Örneklerimiz dolaplarda belli. Yanlarda posterlerimiz var. Örneklerimizi anlatan, gruplarımızı anlatan. Gezen kişi gayet rahatlıkla tek başına burada gezip jeoloji hakkında bir şeyler öğrenebilir tabii ki. Gezelim. Gezelim. Tamam. Burası minerallerin ve kayaçların bulunduğu kısım. одоо ингээд та бүхэндээ Эрдэс тарах гэх юм уу? Энэ музейн талаар танилцуулна. Тэгээд ингээд чулуулгын талаар Монголд байдаг одоо чулуулаг, за Түркид байдаг чулуулгын талаар гайхалтай яриа өгөх болов гэж бид нар найдаж байна. Тэгээд асуулт асуугаа. За тэгээ. За надад гол нь ярих боломж олсонгүй тий. За тэгэхээр бид нар одоо минерал буюу эрдэсийн өмнө ирээ зогссон байна тий. Одоо энэ яг харагдаж байгаа эрдэсүүд юугаараа онцгой ягаад заавал яг энэ хүндэт одоо долообонд одоо шүүгэнд орсон бэ. Яг юугаараа онцгой болоод одоо энд бол байгаа эрдэсүүдээс Монголд байгаа эрдэс мөн Монголд арай ховор эрдэсүүд нь яг ямар хөө эрдэсүүд байна вэ? За ингээд эрдэснүүд нь хоорондоо бас дотроо хуваагддаг. Байгалийн эрдэсүүд тэндээс агуулж байгаа элементүүдээс шалтгаалаад нийтдээ 1 2 3 минералын одоо юм хуваагдсан байд юм аа. За тэгвэл Мухтар ахаас асууя л да. Мухтар ах энд өөрөө одоо хуваараа магистрантур сурж байгаа гэж би сонссон. За бас
магадгүй те Турк оронд Стамбул хотод хуваараа сурах сонирхолтой магистратуудад хандаж одоо хэлэх зөвлөгөө байна уу? Одоо шалгалт нь ямар шалгалт байдгийг, яаж бэдэж орж ирдэг талаар зөвлөгөө гэж. Мэдээж шалгуулсан байдаг. Магистр болон докторийн зэрэгээр суралцж байгаа болохоор гадаад оюутнуудад зориулагдсан одоо манай Стамбул их сургуулийн тийм бойрн байт юм аа. Энэ магистр болон докторийн зэрэгээр ISO орохын тулд та TOEFL, IELTS эсвэл EDS юу хэл гэсэн ийм гадаад хэлний шалгалтанд оноотой байх хэрэгтэй. Энэ шалгалтууд нь аль нэг нь байхад хангалттай. EDS бол юу хэлээс 55-аас дээш авсан байх тохиолдолд та энэ сургуулийн магистрийн ангид боломжтой. Мэдээ дараагийн шат нь болохоор ярилцлагын шат авах хэрэгтэй мэдээж. Тэгэхээр би сайн нэг зүйлийг анзаарлаа та. IELTS, TOEFL гэдэг бол олон улсын шалгалт. Олон улсын. Харин EDS нөгөө нэг шалгалт одоо OIF гэсэн тэр хоёр шалгалт нь яг Турк улсын шалгалт уу эсвэл олон улсын шалгалт уу? Турк улсын шалгалт. Зөвхөн Турк улс зориулагдсан мэргэжлээ дээшлүүлэх гэж сурах байгаа хүмүүст зориулагдсан юм. Тэгэхээр магадгүй Турк улсын шалгалт гэхээр турк хэл дээр шалгалтаа авдаг уу эсвэл англи хэл дээр шалгалт авдаг юм. Тэрний талаар жоохон тодорхой мэдээлэл өгч болох. Энэ хоёр шалгалтын дээр болохоор зөвхөн speaking, listening, writing part-д байхгүй. Зөвхөн тест дээр. Тест дээр авсан англи хэл дээр. Англи хэлний шалгалт. Тий, англи хэлний шалгалт. За баярлалаа. Тэгвэл хоёулаа музейг үзэж байгаа зарим зүйлээ бас ярилцъя. За ингээд чулуун англи дараалжсан байна. За чулуудаг гэхээр ер нь бол уул хөрс үндэс болдог. Одоо Мухтарах таны яг одоо бакалаврын үндэс хаанаас ихсэн бэ? Бакалаврын одоо хаанаас өөр эзэмшлээ мэргэжлээ одоо авсан бэ? Би бакалавра Стамбул их сургууль геологийн инженери ингээд төгссөн энэ сургуультай. Энэ сургууль. Онгон оюутан байна тийм ээ. Онгон оюутан. За араа нэг бичлэр одоо хуваараа магистр. Тэгвэл магадгүй ирээдүйн зорилго доктор. Доктор. Энэ сургуультай. Энэ сургуультай. За ямар гоё юм бэ? Энийг аваа энэ хараа Монголоос ирсэн мод байна. Чулуудсан мод байна. Силиш миш гэж энэ Сэлэстэйсэн. За энэ чулуудсан модыг болохоор манай сургуульд докторийн зэрэг хамгаалж байсан Ундарья Жалбаа гэсэн хүн Монголоос аваад ирсэн байна. Энэ дээжиг хэл одоо манай музей дээр За тэгэхээр Мухтарахаа одоо манайг энэ авчлаар кампус дээр нэг хичнээн оюутан сурдаг бай. Манай авчлаар кампуст болохоор нийтдээ 23 мянган оюутан сурдаг. Тэгээ ерөнхийдөө манай Стамбул их сургууль одоо Турк улсад хамгийн их оюутантай тийм сургууль шүү дээ. 23 тийм ер нь Монголоор бол тийм 230 мянгаас 260 мянган оюутантай нийтдээ нийтдээ 12 кампус байгаа 20 факультет байгаа. Манай сургуульд. Тэгэхээр энэ авчлаар кампус нь одоо нэг өөр онцлог нь болохоор Турк улсууд болон Стамбул их сургуулийн бусад кампустаар одоо талбайн хэмжээгээр хамгийн том кампус болж нэрлэгддэг. Энэ кампус дотор болохоор бас 6 факультет байгаа. 6 факультет. Нэг нь инженерийн факультет, нэг нь болохоор мал эмнэлгийн эмчилгээний факультет, нөгөөх нь одоо архитектурын факультет. Их зэрэг зураг. Хичнээн Монгол оюутан байгаа бай. Одоогийн байдлаар яг ямар чиглэлээр ямар зэрэгт одоо суралцж байгаа. Энэ кампуст болохоор нийтдээ 7 Монгол оюутан байна. 4 нь болохоор бакалаврын зэрэгээр, нэг нь магистрийн зэрэгээр би өөрөө, тэгээд хоёр нь болохоор докторийн зэрэгээр суралцж байгаа. Хоёр докторийн нэг нь болохоор одоо химийн инженерээр, нэг нь болохоор уулархайн инженерээр ашигт баяжуулалтын суралж байгаа. Докторийн жил Туркийн засаг газрын тэтгэлээр ирсэн. Таны одооны юу хийж байгаа судалгааны ажиллагаа талаар судалгааны ажил одоо бичиж байгаа. Тийм энэ талаараа та оюутан залгууч. Би ямар одоо хүмүүстэй хамтарч байгаа вэ тэр талаараа. Би магистрийн судалгааныхаа ажлыг болохоор Монголд хийсэн. Wolfram тungsten одоо минерал гэж нэрлэдэг. Одоо Монгол улс жоохон ч гэсэн бүхэн ч гэсэн өв нэмээр оруулах гээд одоо манай Турк улсын одоо Стамбул их сургуулийн геологийн лаборатори болохоор бус сургуулиас арай өөр онцлогтой. Тэгээд гадаад байхгүй. Тийм төхөөрөмжтэй болохоор энэ сэдвэр өөрийнхөө судалгаа хийж байна. Бүлэг гөрүүлийн үед байсан чулуунуудыг одоо ингэж үзүүлсэн юм шиг байна тий. Энд дээр бол жишээ ярьсан байна. Тарбод нэг манайхаар бол батаар гэдэг чинь үстэй. Тий.
Батар гэдэг чинь одоо энэ зэн. Тэгээ Батарын үед байхад одоо байсан чулуу болттой байна. Малатьягаас болцсон юм байна. Энэ бол одоо нөгөө нэмэгт заавар гэдэг байдаг. Тэр байна. Ерөнхийдөө бол гайхалтай байна. Үлэг өрөвлийн үеэс байсан чулуунууд ингээд одоо бол хадгалалтад үлдсэн байдаг. Манай харцангуу залуухан шинжлэх ухаан байна. Миний яг судалж байгаа шинжлэх ухаан археолог гэдэг юм. Тэгээ ер нь бол археолог, геолог бас айгүй нэг холбоотой хоёр мэргэжил байх гэдэг бодож байна. Зөв үү? Бас нөгөө геологаараа бас холбоотой. Тий. Бас ингээд геологч одоо ингээд судалгаагаар хийрээр явдаг. Тэр бас археологийн олдвороо, тий ямар нэгэн зүйлүүд олдоод бас мэдээж бас археологчдод дуудаад тий хамтран ажиллах тийм зүйл бас байдаг баг тий. Мэдээж байгаа. Одоо ч гэсэн. Тэр одоо ер нь тоо яг ингээд айгүй ойрхон хоёр мэргэжлийн хоёр хүн яваа биш үү? Сүүлийн үед бол тэгээд экспедицүүд одоо нөгөө цогцоороо ингэж юмнуудыг тий баг болгож ажилладаг байгаа. Одоо ингээ мэрэгчлээс ингээ мэрэгчдэнгүүд одоо жишээлбэл геологч тий геофизикч ингээд археологч, антропологч гэсэн тий уул уурхай гэж хэвлэхээр ингээд зохицоор нь ингээд эрдэм шинжилгээний хээрийн ажлыг хийдэг болсон. Тэгээ энэ одоо манайд ч гэсэн маш их хөгжиж байгаа. Тэгэхээр одоо бүгдээрээ ирээдүйд хамтраад том төслүүдийг Монгол руугаа чиглэсэн төслүүдийг хамтдаа хийх болов уу гэж найдаж байна. Би болгоё тийм үү? За. Archaeopteryx lithographicanın orijinal bir replikası. Bu replikalardan birkaç adet var sadece dünyada. Bir tanesi de jeoloji müzemizde bulunmakta. Orijinali Almanya'da. Evrimsel geçişte çok önemli bir örnek. Sürüngenlerden kuşlara geçişte bir ara form olarak nitelendiriliyor. Bu yüzden de çok kıymetli. За тэгэхээр энэ гайхалтай музейг тайлбарлаж өгсөн Мухтар ахтай мөн Буржуужада баярлалаа гэж хэлэх цаг болж одоо бидний дараагийн аялал бууц байгаа. Тийм болохоор энэ хүрээд зочиндоо бас баярлалаа. Тэгээ бас сургуулаа болон өөрийгөө ихээр тавчны зүйлс баярлалаа. Музей için çok teşekkür ederim. Teşekkür ederim, sağ olun. Muzey için çok teşekkür ederim. Teşekkürler. Эрдэм шинжилгээний ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. За ингээд өөрийнхөө салбар сургуулийг танилцуулсан Мухтар ахтай дахин баярлалаа гэж хэлье. Тэгээд энэ талд болохоор миний зүүн гар талд байгаа нь болохоор инженерийн сургууль байна. Тэгээд баруун гар талд байгаа маань мал эмнэлгийн сургууль. Тэгээд тийм байна. Тэгээд ерөнхийдөө кампус бол маш том. Бид нар олон ч газараар явлаа. Таалагдчихэж байна. Oh, you said no, no, no. I said no, 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 no. You say take me home. I said no, Perignon. You said no, no, no. I said no, 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 no. No, 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 no. Hasta la vida loca, 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 loca. Te encanta la música, te toca, toca, toca. Hasta la vida loca, 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 loca. Te encanta la música, te toca, toca, toca. Эй залуусаа. Ингээд бүгдээрээ Стамбул их сургуулийн авчлаар кампусын Ямэг хараа буюу хоолны газарт норж ирсэн байна. Тэгээд хоол нь 2 лира 25 гаруй буюу Монгол мөнгөөр нэг 1800 төгрөг. Тийм 1700-1800 төгрөгийн хоол тийм ээ. Үнэтэй байт юм ээ. Ер нь ингээд бодоход хамаагүй хямд үнэтэй. Тэгэхээр хоол нь бас тийм одоо монголоор юу хэлдэг вүлээ багц хоол гэж хэлдэг вүлээ тий. Комплекс ч одоо иж бүрдэл хоол байна. Одоо энэ харагдаж байгаа бох зураглаач авч байна. Тэгээд хоолны зураг авч байгаа баян мөхөө махнаас нь камера холдуулаарай. Өнөөдрийн хоолнд үхрийн мах авах шиг байна. Үхрийн мах. Үнэхээр гоё хоол байна. За энэ одоо хэдүүлээ орж хоолоо идцгээе. Бидний өмнө байгаа энэ комплекс буюу иж бүрдэл хоол маань Стамбул их сургуулийн оюутнуудын өдрийн хоол юм байна. Ингээд энэ чинь ерөнхийдөө нэгдүгээр хоол буюу зургийн тааш. Тэгээд хоёрдугаар хоол буюу юм Үхрийн махтай. тий үхрийн мах. Одоо энийг монголоор одоо гуляш хоол тий. Тэгээд мөн одоо хачир болох мөн амттантай юм байна. Ер нь бол Стамбул их сургууль болон тус сургуулийн оюутны хоолны дээр айгүй анхаарал хандуулт юм байна. Одоо өдөр оюутны явах ёстой кил калори гэж байдаг. Тэр зүйлд нь хангасан тийм хоолыг ер нь ороод ирэх айгүй тийм давуу чанартай надад санагдсан.
Бос кампусаар тэр зочлон аваад заавал хоолны орж ирмээр юм. Ер нь авч ирсэн зүгээр шүү. Тэгээ бас ингээд юм чинь манай сургууль болохоор арай өөр болохгүй. Ингээд сургууль болгон өөр болгодог. Тэгэхээр одоо энэ чинээс ирч хүчтэй амин дэмээ яаж чинь энийг дээр бас сайн хараад чинь. Тэгээд сая бүтээч юу болоо? Ана бина инженерийн факультетээр ороод ирсэн. Тэгээд Мустафтай тарахтаа уулзаад бас түүний яриаг сонсоод бас хоёрдоо өгсөн зөвлөгөөр үлдээж авсан байна. Одоо үлдээж яаж хүлээ? Одоо хоёул энэ чинээс гараад менежментийн факультет шүү. Менежмент чинь бүгдээр уулзсан. За юм сайхан авлаарай. Атиад олсон. Ой, юу? Ой, юу вэ? Тань юу? Сайсан байна. Яасан уу? Ажил кампусын дахин өөрөөр тийм ээ өөрөөр. Өөрийгөө танилцуулна уу? За, би барилгын инженерээ Самбалыг сургуулийн барилгын инженерээ 1-р курс сурах оюут байна. Хизээ ирсэн мөлий? Хизээ ирсэн аа. Яг 2 хагас ч юм. 2 хагас. 2 оны Ер нь 3 хичээл гэсэн. Өнгөрсөн жил юм шүү дээ. Яг 1-р курс бол биш яг 1.5 байхгүй юу? Яг нэг гээл явдаг яа. За энд одоо өөрийнхөө хуваараа сурдаг уу эсвэл одоо тэтгэлгээр сурдаг уу? Тэгэхээр сурдаг. Тэгэхээр сурдаг. Яаж одоо тэтгэлгийн програм бүртгэгдөө? Яаж одоо тэтгэлгийн дараа мэдээллийг авч ирсэн дараа зөвлөгөө өгөх яаж байна? Мэдээллийг авсан бол манай нэг багш байсан. Манай багш маань наад зүрсэн юм тэтгэлгийн юм юу байна. Чи нэг ороод нэг өөрийгөө ингэж шалгаад үзээ гэдгийгсэн. Яг хамгийн ихний шалгал одоо яг энэ тэтгэл нь болохоор яг 3 үндсэн шалгал байдаг. Нэгт нь болохоор ингээд англиар ингээд эссе бичих юу та. Одоо ирээдүйн мэргэжлийн талаар тэгээд 10 жилийн дараа ч юм уу төгснөхийн дараа одоо юу хийж бүтээх үү гэсэн тийм эссэн талаар. Хоёр дахь нь болохоор ярьцлаг авдаг. Одоо яг тухайн тэтгэлийн үндэслэл суугаа гэдэг дээрээс ингээд ярьцлаг авдаг. Гурав дахь нь болохоор яг яш оноо. Ерхийд нь шалгал. Тийм. Яг тийм юугаар ирсэн байгаа. За. Чи иншаатын чиглэлээр одоо монголоор Барилгын шүү. барилгын юм шүү. За баярлалаа. Одоо хичээлээ явж байна уу? Яг өглөө хичээлдээсэн 8 хичээлдээ 11 гэж тараад одоо ингээд амын сандаа суугаад байсан. Заяа юу гэдэг те доктор байна гэдэг те. Доктор байна гэдэг юм. Манай тэтгэлгийг ингээд авсан хүнээ доктор харин цаанаас ирдэг ингээд хуваарлаж өгдөг гэдэг шүү. Өнгөрсөн 2 жилийн турш би яг сургуультайгаа орох нэг хувийн докторын амьдсан. Одоо л яг энэ Каяка улсын доктороор байрлаж байгаа. Улсын доктор байр, тийм хувийн доктор байр гэдэг нь одоо доторх орчин өөрөө юу юугаараа ялгаатай гэдэг вэ? За яг Үнэ шив ирээ. за уг хашгал би мэдгүй яа гэдэг маань сэтгэлэг өгч байгаа. Одоо энэ дэвлэдээс ингээд үлдэх. Яг хувийн доктороор юм бол ер нь ямар гэдэг лээ те жоохон хэцүү. Энэ бол тийм хэцүү яг хувийн болохоор. Улсын одоо яг миний барилж байгаа улсын доктороор болохоор ийм доктор амар том кампус байгаа. За. Тэгээ доктор кампус нутгаа 5 блокт байгаа. Тэгээ ер нь бол ийм том хотон гэсэн хотонд байрлаж байгаа. За. Нэг өдөр маа докторыг ирэхгүй юу? За тэгээд Октодын доктор арай битэрийг оруулах хэрэгтэй. Нэрээ. Маа доктороор ингээ 3500 хотын доктор байсан. Тий. Ер нь бол Стамбул илүү Туркийн хамгийн гоё доктороор гэж явдаг. Ер нь амар азтай юу? За баярлалаа хамгийн гоё доктор байна. за ингээд сурлагын хөтөлбөрийн өндөр амжилт хийсэн. Тэгээд нэгдүгээр курсээ даваарай. Дамнаа дамж усаа. За Авжилар кампусын хамаг сүүлийн барилга. Хамгийн сүүлд баригдсан залуу хүн барилга гэж хэлж байна. Тийм биз дээ. Хамаг сүүлийн барилга. факультетийн бат юм лээ. Энэ бол иштэдвэ буюу монголоор менежментийн факультетийн инженерийн менежмент. За дэшээ гоо. Celebrate together. Hasta la mina loca, 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 loca. Te encanta la música, te toca, toca, toca. Hasta la mina loca, 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 loca. Te encanta la música, te toca, toca, toca. Toca, toca, toca. Hasta la mina loca, 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 loca. Te encanta la música, te toca, toca, toca. Hasta la mina loca, 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 loca.
За бид хоёр нь ороод менежментийн сургууль дотор ороод ирсэн байна. Үнэхээр гоё инженерийн шийдэлтэй, үнэхээр гоё байрлал, үнэхээр гоё байгууламж байна. Та бүхний харж байгаа энэ дээврийг үнэхээр гоё шилэн буюу шилэн дээвэр гэх юм байна тий. Одоо манайхаар гоё тооноор тий. Тоон юм шиг гоё. Тэгээ мөн ингээд 180 градустай шууд ингээд гадаах бол дотоод очно нэгт харахаар шийдэж өгсөн. Тэгэхээр гоё санагдаж амар ядарлаа тий. Ядарч байна. ядарч бас том кампус тий. Аргуудын энэ ч одоо Стамбул их сургуулийн хамгийн том кампус гэж болохоор тийм үстэй тийм болохоор дотроо чинь маш олон зүйлүүд байна. Тэгээд эхнээс нь дурдах уу? Инженерийн факультетсэн тий. Инженерийн байсан байгууламж. Тэгээд дээрээс нь мал имлэг. Тэгээд хоолны газар. Хоолны газар дотроо номын сан гэхэд одоо тэр энэ бол хичээл хийх салон гэх юм тий. Хичээлийн салон. Тэгээ одоо энэ болохоор менежментийн чагстай яг одоо юу гэдэг логистикийн одоо факультетсэн гэдэг юм. ерөнхийдөө 5 хүнсэн барилга байгууламж байгаа юм байна. Тэгээд чи ингээд Монгол оюутнуудаа ингээд хоёулаа сая уулзлаа. Өөрийнхөө сэтгэлийг сонслоо. Чамд ямар хөө сэтгэл вэ? Оюутнууд маш завгүй ажиллаж амьдарч сурч боловсож байт юм байна. Тэгээд ерөнхийдөө бол оюутнууд дээрээ биений сайн таньдаг уулзаараа маш олон зүйлүүдийг хамтдаа хийдэг, хөгжүүлдэг гэж байт юм байна. Тэгээд ерөнхийдөө бүгдээрээ одоо мэрэгчлээ эзэн болгоод ингээд Монгол улсын харилцаагаа маш гайхалтайгаар сурч байна. Тэгээд энэ надад маш их таалагдлаа. Тэгээд бүгдээрээ одоо харснаас нь шууд мэдчихэж байна. Тэгээд их хоббигаа боддог тийм. Эндээ одоо маш сайн сураад тэгээд Монголдоо ч гэсэн ажиллагаа хийж ингэж бодож байгаа. Тэрийгэж гэсэн бидэд илэрхийллээ. Тэгээд чамд юм ямар үсэг вэ? Над ер нь чинтэй ер нь санал нэг бай. Тэгэхээр бас манай хэд үнэхээр тийм Монголын хатлан гэсэн аюу тийм зөв сэтгэлээр их ханддаг юм. Монголын хатлан нэг зүйл ихсэн шинээр хийж юмсан гэж жишээл өртөх юм бол төрөхөө бидний уулзсан Мухтар ах маань тий одоо Фолбрим гэдэг энэ ордын талаар одоо ханддаг эрдэм шийдвэрийн хүрээнд арай судлагдаагүй байгаа. Тийм болохоор би одоо ингэ судалж байна гэх тэр зүйлийг сонсоход үнэхээр тий Монголын төлөө гэсэн тэр зорилго зүрх тэр халуун сэтгэл үнэхээр мэдрэгжсэн. Бас яг ингээ хувь хүний дотор гэхээр тийм бахарх сэтгэл төрж ирсэн нэг дурдхан зүйтэй болоо. Зөв тэргүй байх уу. Ягаад гэвэл одоо хийдэг зүйлүүдийг хийн гэдэг бол нэг өөр тийм үү? Хийхгүй байдгүй зүйлүүдийг Монгол нутагшуулаад тгийг хийн гэдэг чинь бас нэг том гавьяа болох юм гэж бодсон. Тийм болохоор надад ч гэсэн маш бахарх сэтгэл төрсэн. За тэгвэл хоёулаа одоо явж кампустаа танилцсан уу? Тэгээ өргөжлүүлээд танилцсан. Одоо бид тэр чинь тийм 3 давхад байгаа. Тэгээд ерөнхийдөө нэг дахиад дээшээ хэдэн давхар гарахыг бид хоёр мэдэхгүй. Тэгээд явж үзчихээ. За, цаалаа. За. Тэгэхээр манай хөтлөгч Цэко маань одоо болцтой. Тэгээд одоо ганцаараа Цэкогээ хайж. Тэгээд бөөнөр олцоо. За. Менежментийн сургууль хичээлийн дээг байна. Тэгэхээр 10 сарын гоё нэг хоёр явж суугаад самбар багш шигээ байдаг багш тэгэхээр яг оюутантай тоотой байсан цахам болсон байна. Гэрлийн вау энэ тэгэн сэтгэлээс өгөх тэр сэтгэл хангамжийн байдаг нөхөр гоё байх юм байна. За явчих уу бол Оюутнууд маань нэг айгүй холбоотой байд юм байна. Тэгээд одоо яг та бүхний өмнө харж байгаагаар 4 оюутан, энэ 4 оюутан маань бүгд амжилтын оюутнууд. Тэгээд юуны өмнө Цэкүнэ хоёулаа шинээр ирсэн оюутнаа танилцсан тийм үү? Тэгээ. За өөрийгөө болон сурж байгаа мэргэжлийн хаалтаар товчхон танилцсан дөрөв. Намайг Жаргалын хандаа гэдэг 2016 оны 11 сард Стамбулд ирсэн. Уул уурхайн баяжуулалтын технологиор докторийн сургалтанд оролцож байна. За баярлалаа. За тэгэхээр манай оюутнууд үнэхээр гоё харагдаж байна. Тэгээ одоо энэ чинь 2 бакалавр,
нэг магистрантур, нэг докторантур байгаа юм тий. Үнэхээр одоолаа юм аа. Одоолаа юм. Одоо та нар дээр дахиад эзний үг нэг хоёр. Одоолаа юм байна. За тэгэхээр одоо яах вэ тий? Одоо ганцхан баяртай гэдэг. Ганцхан баяртай тий. Одоо ингэ та бүхэн юу хараад камер руу хараад ганцхан баяртай гэж хэлээд тэгээд биднийг үдчих гэсэн тийм. За одоо 1 2 3 аяа ганцхан. 1 2 3 аяа ганцхан баяртай ганцхан баяртай ганцхан баяртай. За ингэж шүү. За 1 2 3 аяа ганцхан баяртай. За ингээд бүгдээрээ кампустайгаа танилцлаа. Тэгэхээр сайхан байлаа. Тий. Дараагийн дугаарт илүү гоё, илүү амттай, илүү гайхалтай кампусуудаар танилцах болно. Ингээд та бүхэн бидэнтэй үргэлж хамт байгаарай. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Баяртай.